Сайн байцгаана хүүхдүүдээ. Солонгоо агшин байна. Багш та нараас нэг зүйлийг асууя. Та нар англи хэл сурж байгаа юу? Эсвэл солонгос хэл, герман хэл, хятад хэл сурж байгаа юу? Ер нь бусад орны хэлээр сайн байна уу гэдгийг юу гэдэг юм болоо? За багш нэг хэдэн үгийг сурсан байгаа. За та нар сайн сонсоорой. Хай гэх юм бол бид нар англиар сайн уу гэсэн үг тийм ээ. Харин оросоор здравствуйте гэх юм бол яах нь вэ? Бас сайн уу гэсэн үг. Тийм ээ. Эсвэл солонгосоор 안녕하세요 гэх юм бол яах вэ? Бас сайн байна уу гэсэн утгатай тийм ээ. Тэгвэл энэ дэлхийн бүх улс орн тийм ээ өөрийн гэсэн хэл яриатай, хэл аялгаутай байдаг тийм ээ. Харин бид нар тэрийг ойлгож сонсдгоо. Ойлгоход хэцүү тийм ээ. Нэг хүн гадаадаас ирээд надтай гадаадаар яриадах юм бол би тэрийг ойлгож чадах болов? Жишээ нь нэг герман хүн хурж ирээд надтай германаар яриад байвал багш нь тэрийг сайн ойлгож чадах болов? Чадахгүй тийм ээ. Харин би герман хэлийг сурсан нөхцөлд тэр хүнтэй германаар ярьж чадна тийм ээ. За тэгвэл яагаад хүмүүс энэ дэлхийн бүх хүмүүс ингэж өөр хэлээр ярьдаг болсон юм болоо? Хуучин гэрээний үед хүмүүс өөрсдийнхээ нэрийг алдаршуулахын тулд Бабел гэх маш өндөр цамхагтыг барьсан шүү дээ. Та нар санаж байна уу? Яагаад гэвэл хуучин гэрээний тэр цаг үед бүх хүмүүс нэг хэлтэй байсан байгаа. Тийм учраас тэр хүмүүс сэтгэл санаагаа нэгтгээд тэгээд бүгдээрээ Бабел цамхагтыг босгоод өөрсдийгөө алдаршуулцгаая. Магадгүй дахиад Новагийн шиг үер болох юм бол бид нэр устдахгүй тулд бүр өндөрт тэнгэр толом цамхаг барья гэж барьсан учраас бурхан тэр хүмүүсийн санааг мэдээд бурхан өөртөө доошоо буугаад тэр хүмүүсийг хэлэгдэг гэд самууруулсан тийм ээ. Гэт хүмүүс бие биенийхээ яриаг ойлгохоо ойлцсон. Зарим нь хятадаар зарим нь орсоор гэж ярьсан. Хүмүүс хоорондоо ярьж чадахгүй, ойлголцохгүй болоод ирсэн чинь нөгөө Бабел цамхаг нь зогссон тийм ээ. За тэгвэл тэр цаг мөчөөс хойш энэ дэлхийн бүх хүмүүс үндэстэн болгон өөрийн хэлээр ярих болсон байна. Одоо бид нэр сүүлийн үед гар утасны аппликейшнээр дамжуулаад тийм ээ. Англиар орчуулж чинь, солонгосоор орчуулж чинь, японоор орчуулж чинь тийм ээ. Магадгүй би өөрөө сурахгүй л болвол заримдаа гадаад хүмүүстэй ойлголцоход хэцүү байдаг тийм ээ. Тэгээ багш нь заримдаа ингэж боддог л та. Намайг монголоор ярих үед энэ дэлхийн бүх хүмүүс монголоор ойлгодог бол хичнээн гоё вэ. Эсвэл би гадаадын тийм ээ орсынх ч юм уу, хятадынх ч юм уу, эсвэл итали ч юм уу, герман ч юм уу, франц ч юм уу хин нэгэн хүмүүсийн бүх хэлийг би ганцаараа ойлгодог бол үнэ амраа тийм ээ. Тийм бол гадаад хэл сурах шаардлага байхгүй шүү дээ тий. Яалтчгүй хүмүүс өөрийн хэлээр яриад байгаа болохоор би англи хэл ч юм уу, хятад хэл ч юм уу сурхаас өөр аргагүй болж байгаа тийм ээ. Тэгвэл шинэ гэрээн дээр нэг гайхалтай үйл явдал болсон байгаа. Хүн болгон өөрийн хэлээр ярьж байгаа тийм ээ. Өөрийн гэсэн газар нутагтай амьдарч байгаа. Бүгд нэг газрын зургийг харж байгаа тийм ээ. Газрын зураг дээр хүн болгон за орсынх нь орсоороо, хятад нь хятадаараа, англи нь англиараа ярьж байгаа ч гэсэн шинэ гэрээний үүс номон дээр нэгэн гайхамшиг зүйл болсон байна. Бүгдээрээ хамтдаа Үлс 2-ын 4-р ишлэгийг хамт уншъя. За багш нь чангаар уншиж өгье. Үлс 2-ын 4. Ийхүү тэд бүгд ариун сүнсээр дүүрч мөнөөх сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхэлвэ. Амен. За ийм төвх болвол Есүс модон загал майдаар цовлогдсон нас борж дахин амьсны дараа Есүс өөрийнхөө дагалдагч нарыг цуглуулад тийм ээ тэдэнд сүүлчийнхаа гэрээс үгээ хэлснийхаа дараа Есүс тэнгэр өв бурхан тийш явсан байгаа тийм ээ. Тэгээд Есүс явхаас өмнө дагалдагч нартаа ингэж хэлсэн байгаа. За би хэдийгээр та нарыг орхиж байгаа ч гэсэн би та нарт ариун сүнсийг үлдээх болно гэж хэлсэн байна. Дагалдагч нар нь энэ үгийг мартаагүй учраас Есүсийг тэнгэрт оцсныхаа дараа бүгдээрээ цугларсан байгаа. Нэг газар цуглараад хамтдаа залбирахаар болсон байна.
Яагад гэвэл Есүс тэдэнд ариун сүнсийг үлдээнэ гэж хэлсэн учраас тэд нэр ариун сүнсийг хүлээн нэг газар цуглараад залбирч байсан байна. Яг тэд нар бүгдээрээ бөөнөрөө цуглараад нүдээ ханаад залбирч байтал тэр өрөөнд хүчтэй салхи салхилсан байна. Тэгсэн чи хин нэгэн хүн хүй гадаа бороо орох гэдэг юм шүү. Айгүйх салхилаад ахъя. Чи цонхоо хаагаагүй юм шүү дээ. Чи босоод цонхоо аачих та. Гэт нэг дагалдагчийг цонхоо очиж хаа гэд явуулсан чинь нөгөө дагалдагч нь цонхнуудаа шалгасан чинь цонхнууд бүгдээрээ хаалттай байсан байна. Бүгдээрээ гайхсан. Ямар сони юм бэ? Хаалттай. Цонх хаалттай ах чинь хаанаас юм их салхи гараад байгаа юм болоо? Яана. Ромын зэргүүд ирж байгаа юм шүү дээ. Яана. Есүсийг хавчдаг хүмүүс бидрийг бас хавчих гад ирэх гэж байгаа юм шүү дээ. Дагалдагч болгон дотроо айж исэн ч гэсэн бүгдээрээ залбирая. Үргэлжлүүлээ залбирая. Тэгээд бид нар бүгдээрээ нэг сэтгэлээр Бурхныг магтан дуулаад Бурхны өмнө залбирч исэн байна. Гэтэл тэр салхи улам хүчтэй болоод тэнд цугласан хүн болгоны дээр гал мэт бууж ирсэн байна. Ингээ харсан чинь хүн болгоны толгой дээр галын дүр байна шүү дээ, тийм ээ? Үнэхээр тэр галын дүр нь ариун сүнсийг бэлэгдэж байгаа. Хүн болгон тэнд цугласан нүдээ ханаад Бурхныг магтан дуулаад залбирч байгаа тэр хүн болгон дээр ариун сүнс нэг бүрчлэн буусан байна. Тэгээд тэд нар ариун сүнсээр дүүрээд хар хэлээр залбирч эхэлсэн байна. Зарим нь юр бусын хэлээр ярьсан, зарим нь араб хэлээр залбирсан, зарим нь Япон, Англи, Франц хэлээр залбирсан байна. Үнэхээр тэд нар ариун сүнсээр дүүрээд маш чангаар залбирч исэн учраас гадаа нөөсөө хүмүүс бүр гайхсан байгаа. Яагаад гэвэл тэр гадаа цугласан хүмүүс нь их нь гадаад хүмүүс бас байсан байгаа. Арабчууд байсан байгаа. Партчууд, Медичүүд, Месопотамчууд, Азчууд байсан. Тэд нар бүгд өөрсдийн хэлээр тэдний залбирч байгааг сонсоод ойлгосон байгаа. Гайхсан байгаа. Тэгвэл яагаад энэ зүйл бий болсон юм бол? Ариун сүнс тэднэрт хамт байгаа гэдгээ илчилж харуулахын тулд тэдэн дээр тийхүү бууж ирсэн байх юм. Тэгвэл найзуудаа одоо ч гэсэн ариун сүнс бидний дунд байгаа болов? Тийм ээ, одоо ч гэсэн ариун сүнс бидний дунд ажиллаа хийсээр л байна. Бурхны өмнө залбирдаг, Бурхны өмнө магтан дуулдаг, Бурхны үгийг уншдаг хүн болгоны дээр ариун сүнс одоо ч гэсэн хамт байгаа. Ариун сүнс нь биднийг нэгтгэж нэг болгож өгдөг. Заримдаа бидний цуглаан дээр зам болохоор Солонгос хүмүүс, Америк хүмүүс, Орос хүмүүс ирдэг тийм ээ. Тэд нар яах гэж ирж байгаа? Тэд нар ариун сүнсээр дүүрэн байгаа учраас ариун сүнсээр дамжуулан Бурхны үгийг дамжуулахын тулд ирсэн байгаа тийм ээ. Хэдийгээр бид нар хэл нэвтрэлцэхгүй байгаа ч гэсэн Бурхан орчуулагч нараар дамжуулаад өөрийнхөө үгийг бас бидэнд ойлгомжтойгоор дамжуулж өгдөг. Үнэхээр ариун сүнс дотор Солонгос хүмүүстэй, Япон хүмүүстэй, Орос хүмүүстэй, тийм ээ? Магадгүй Украин хүмүүстэй бид нар Есүс итгэдэг хүмүүс бид нар ойлголцож чаддаг. Бурхны дотор бид нар ойлголцож чаддаг. Яагад гэвэл бид нар бүгдээрээ Бурхны хүүхдүүд учраас. Тэгвэл бүгдээрээ хамтдаа залбирцгаая тийм ээ? Магадгүй хожим нь Есүс энэ дэлхийд дахин ирнэ гэж хэлсэн тийм ээ? Есүс дахин ирэх үед бид магадгүй дахиад нэг хэлээр хоорондоо ярьж, нэг хэлээр бид нар Бурхныг магтах тэр цаг ирэх болно. Багш нь итгэж байна. Тэгэхээр бүгдээрээ хамт залбирая. Бурхан минь ээ. Бид нар өдөр болгон таны ариун сүнсээр дүүрэн байхыг хүсэж байна. Бид нар зүрх сэтгэлээрээ дамжуулаад бид нар ариун сүнсийг хүлээн авч ариун сүнсээр нэг болохыг хүсэж байна гэж хамтдаа залбирцгаая. Бурхан эзэн минь ээ, таньда баярлалаа. Та бидэнд ариун сүнсийг бас үлдээж өгсөнд талархаж байна. Бид нэр ариун сүнсээр дамжуулан Бурханы үгийг зоригтойгоор дамжуулдаг. Бид нэр ариун сүнсээр дамжуулан Бурхан таныг гайхалтайгаар магтаж чаддаг. Бид
нэр ариун сүнсээр дамжуулаад хэдий ус орно нь өөр ч гэсэн бид нэр ариун сүнс дотор нэгдэж чаддаг билээ. Бурхан минь ээ, өдөр болгон таны ариун сүнсийг хүсэмжилдэг хүүхдүүд байлгаж өгөөч ээ. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Тэгвэл бүгдээрээ эх 7 хоногийн турш ариун сүнсийг хүсэмжилсэн, ариун сүнсээр дүүрэн хүүхдүүд байцгаая. Амен. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.